байна уу? За ерөнхий өчгөө нээгээрэй. За бай. За тэр өсгөдрийн тавьсан алтангийг буруу харагдж байна. Энэнийг нааш татчихсан. Арийнхаа бургийг балганы тэр хашааны апартай хаалга өрг. Дээш өргөе. За сайхан тэгштэй өргөөрэй. Өшөө дээш нь тулнаа. Заавал. За апартай хаалгаа аваад. Хаалганы тэр төвтэй нааш аваад. За дөрвөн батураа сайхан таардаг хийчих. Байгуул болж байна уу? За боллоо. Хаалга онгойлгол үз. Нааш онгойж байна уу? Оо арын цаасаа харагдж байгаа юу ч юм уу харагдж байна шүү дээ. Йоо тэнийг сан анхаараарай. Гэрлийн тааруулаарай. За хаалгач гайгүй болж байна. Удгийн сэргэн. Дүүн тал авъядрий. За аваад яваарай. Хай өргөөд. За дүүн тал. Хай жаахан дээш нь. За ингээд харчихъя. За хашааны хаалгатай хажуудвал гэрийн хаалга чинь жаахан хүндэсэл таарна штэ. Гэрийн чинь хаалга баг хаалга учраас сайн харагдах хэрэгтэй. За гэрлийн тухай асуух юм байна уу? Иш тэр удаан гэрэл бусдын удаан гэрлээ бол нааш нь алцлаараа тавина үсттэй. За өөр асуух байх юм байвал асуугаарай. Ингээд бүгдээрээ наашаа энд ирээд энийг тухай ярилцъя. Процедур бичиж. Монголын театр, кино, дүрслэх урлагийн ахмад зүтгэлтний нэг Лувсангийн гаваа 66 наснда үеийн 3 толгой бүжигэн жүжигийн тайзыг хийж үзэгч олон дом уран бүтээлийн шинэглэг барьлаа. Тийм ээ. Авьяас амралтанд гардаггүй ажээ. Говийн унган хүү зураач гаваагүй. Говь олон өнгөтэй. Ихэнх зураачид говийг хэд улаанаар зурдаг шиг санагддаг. Надад өөрөөр харагддаг. Говийн би өөрийнхөө өнгөөр зурна. Хүнээс өөрөөр зурхын тулд ингэж байгаа юм бишээ. Жинхэнэ өнгөөр нь байгаагаар нь зурхын тулд ирж хайж байгаа юм. Би говьд төрсөн. Говь миний зураачийн сууринг олсон нутаг минь. Би хөх тэнгэр харж харааны ухаан суусан байхаа гэж ярих дуртай. Хүнд мартах учиргүй 3 эрхэм газар байдаг гэлцдэг. Унсан газар, угаасан ус, ээж авийн нутаг. Энэ тухай ярьж өгнө үү? 14 дугаар 60 дахиад жил 1920 онд энэ шар тойрон гэдэг энэ нутагт би эрдэнэ хүний биеийг олж төрсөн юм. Дорногов аймгийн Хатан булаг сумын үндсэн иргэн учраас би энэ нутаг сандаа хурцж өнөөдөр өөрийнхөө насан Бэд үеэс ирж танилцаж дахин хүч сэтгэлгээ багшаал авч байгаа явдалтай хэлэх, ярих, үлдээх, сурах сэтгэлүүд бол байгаа юм. Энэ тухай цаашаа үргэлж ярих, үзүүлэх боллоо. Задгайт ийм хийд
хавцал ус 5 модны хурал энэ нутгуудаар миний 8 насны үеийн амьдрал тэнд болж өнгөрсөн. Хавцал усны бууц усанд манайх нутгаж байсан. Миний ээж минь тэнд архах хүнд өвчний учраас насан эц болж би их үр гал голомтын одоо салах учрыг тэнд үзсэн. Би ч хөлөөнөөс анх хоолорж явж явах замд бол санаас хардгүй тохиолсон тохиол байт юм л да. Хандаа бид ийм модон дугуйтай тэр үеийн чийчэн сууж ирсэн. Чийчэн гэдэг чинь одоо би сууж үзээгүй учраас ер нь техник ч юм уу хүн амьтын ч юм уу мэддэхгүй байсан. Тэгэхээр илсэн суучгаад тэр тэмээ олж ирээд тэмээгээ зүтгүүлээд энэ чинь тэмээ зүтгүүлэх ядаж гаргах нь нөгөө чийчэн чинь дуграад одоо моторын дуграад гиншгэн ялгангнаад ядраад байгаа юм шиг нэг над тэгэл амьтын юм санагдаад яваад байсан. Одоо энэ ерөөсөн их ачи юм байсан. Тэгээд хотод орж ирлээ. Хотод орж ирсэн байж байгаа. Хот гэдэг чинь одоо уг нүги бол гандан хүрээ гэж ойлгож ирсэн. Шинэ улсын нийслэл хот ер нь одоо хот хүрээ, вайр байшин, дугуйн сүм, хашаа хүрээ бүгд одоо хачин гойд юм байсан. Тэгээд хашаанд дотор байгаа улсууд Орос хүүхдүүд байсан. Орос хүүхдүүд гэж бас нэг сонин улсууд өөр хэлээр ярих юм. Намайг бол сурах хоёр дарга, гончиг дарга, хоёр дарга одоо тэр албаар хэлээр атарсан. Ингээд миний анх нутгсан нутаг бол Оршооны Вандан хашаа гэж үед байж байсан. Тэр Оршооны байсан, гончиг дарга их байсан. Тэгээд гидүүд тоноод тэгээд намайг албан ёсоор хотын сургууль оруулж өгсөн. Тэгээд нийтлээд миний хотын иргэний одоо зам ураач болох замын их үйл ингэж тавьсан юм ийм хэзээч хаач бас чаддгүй болж. Тэр үеийн олон ихийн нэгэн адилаар ээж борн хүүгээ эрдэмтэй лам болохыг хүсэж байсан. Гэвч ард олон дон бэлэг авьяастай зураач төрүүлсний мэдлэггүй эд залуудан ээж нь хорвоог орхижээ. Tekşirte tosma Oğlumu sana kıyım Onlardan otaga Uyşedu tahti Ece botman İharla Nasıl
Хятад орж комиссар гэж тэгээ эмэгтэй сургуулийн комиссар нэгвэт намайг өөрийнхөө дэргэд аваачсан тэрийн албаг хаагч хөлөө зураг зурдаг ийм байдлыг болгосон байж байгаа юм аа. Тэгээд 1937 он тэгэхэд манай ах харигдсан. Ингээд ийшний тэрийн газар албаг хийж исэн учраас жанжины туунтаа тушаалаар өрөө тэрийн байгаа эсрүүнэрийн ар гэрийн тэгээс харагдах хэрэгтэй байсан. Би харагдаж ингээд энгийн болоод тэр үед хот хөдөө ажил авах мэдгүй нэгэн тийм зайгүй байдалтай явж исэн удаа байгаа юм. Ингээд замтын нэгдлийг тэр үед анх манай нэгдлүүдийг нэгдэл үүсгэн одоо эхний үеийн нэгдэл байсан. Тэр нэгдэл даанч хөдөлгч болж байгаа. Баг энд мал хөрөлтөх хөдөө явах ийм ажил хийж байлаа. Ингээд багшийн дагаж ажиллах болсон дахиад театрын одоо дураачийн ажилтнаар бол тавьж өгсөн нэг авалттай одоо үйл явж болсон юм. 1941 он гэсэн чинь би Чинкийн албан ёсоор бол тэрийн албараас татдаг. Дахиад бол тэрийн одоо албан татуулж. Ингээд жил гарын дотор би холбооны ингээд киноны хаагч болох тэр зургийн ажилтай учраас хөлөв энэ талын асуудыг орж ирсэн. Нэг өдөр генерал 10 улсын газрын дарга 10 дуудаад намайг та чи мэрэгжлийн дагуу одоо чадвартай очих хэрэгтэй. Тийм аль хааж байгаа одоо сахилгаат бүх байдлаараа чи албан үүргээр сайн гүйцэтгэх. Би бол дахиад чатын дураач болоод одоо ингээд чатартайгаа явж байгаа юм дээ. Гаваагүй 13 настайдаа театрын босхийг алхаж ие. Энд миний хоёр дахь амьдрал эхэлсэн юм. Театр миний амьдрах гэр уран бүтээлийн минь их сургууль болсон юм. Би энд анхны зургуудаа зурж, урлагийн олон сайхан авьяастантай танилцаж, насан туршаа сурч, нөхөрлөж явна гэж гаваагүй театрын хамтран зүтгэгчдийн хүндэлж хайрлаж явдаг. Театрын хамт олон таны зураачийн авьяасыг таньж, жинхэнэ номтой зураач болохоор хэдэн онд дээд сургуульд явууллаа. За 1946 онд Ленинград хотод Репний нэрэнд зургийн дээд сургуульд очиж сурч нэг ганц болсон бодол хөшлөөр хангасан юм да. Тэр сургуульд Михаил Павлович Богшов профессор театрын засал чимэглэлийн ангийг ийм сургалтыг одоо сургадаг, нийтийн сургадаг ийм нэртэй анги байсан. Тэнд би 6 жил сурлаа. 6 жил. Ихэн сурсан. Их ч одоо оролцсон. Би ч өөрөө одоо бэлтгэл тааруулсан энэ явцтай оюутан болсон тэгээд яах. Тэгээд баг хугацаанд их сургуулийн бараан хичээлийг бол одоо сурсан, онцсон. Ингээд диплом хамгаалах ажил тэр тулж ихтэй дэрийг Оросын дэлхийд нэртэй хөгжмийн зохиолч Мусоргскийн хавааныхан гэдэг операар хамгаалах ийм санаачрыг би өөрөө одоо бодож олсон. Тэгээд чи надад одоо дураач чатын дураачийн их диплом олгосон. Европ сургалттай уран зургийн дээд сургууль төгссөн ч төрөлхийн Монгол авьяаст нь улам тодорч, Монгол сэтгэлгээтэй, Монгол зураач болон өсчээ. Гаваагүй ардын уран билэгт агуу ихэд занавазар, шарав нарвалан, нэр нь үл мэдэгдэх бурхан урчуудын бүтээлийг нямбайлан судлаж, бүтээлчээр суралцсаар өдий хүрчээ. Өндөр насныхаа амралтанд гарснаас хойш гэрийнхэн жижигхэн өрөө уран бүтээлийн урлан горлдог болжээ.
Голланд улсын алдар зураач Рембрандтын Эмээ гэдэг зураг энэ миний шүтэж явдаг бүтээлүүдийн нэг байдیں۔ Бүжгийн жүжиг бүлийн 3 толгойд зориулж хийсэн 2 завгар байж байна. Хөрхрээ голын тухай байна. Энд Францын өмнөд нутгийн тухай зураг. За энэ саяхан хийж исэн одоо манай говийн тухай, миний төрсөн нутаг хатан болгод байдаг Шивнээн булгийн тухай зургийн завгар байгаа юм. Үүнийг би одоо энэ том хэм зурх ёстой. Энэгээр би говийн тухай дурд дуусаагүй байгаа туруулуудаа нэгийг одоо хийх. За хангуудын хормойд энэ далаа толгой гэдэг энэ сайхан нутаг, энэ сайхан уул хад бол туйлын их дурсгалтай газар юм аа. 1939 онд зураач найруулагч миний дотны сайн нөхөр Ванган Бэтэр энд зураг авах талаар хурж иж анх энэ чулууг нээж энэ дээр үлдээсэн бичээс энэ байж байна. За 1945 онд гэхэд энд манай уран сайхны түүхийн Цогтой гэдэг киног бол энд бид авч байсан. За энэ баруун энэ хэсэгт бол хар өхлийн загвар гэдэг том одоо хэсгийг авсан. За энэ үсэг чулуун дотор бол Бэгдэн хааны нас орж байгаа Чингисийн төрийн тавыг нууж байгаа тэр хэсгийг бол энэ дотор авсан. За тэр дээдлийн өндөрөгдөв бол шинооны төгсгөлийн одоо төрийн далбаа хийж байгаа Цогтойжийн төгсгөлийн үгийг хэлж байгаа сайхан хэсгийг тэнд авсан. Ийм одоо их сайхан чулуутай юм аа. За ер нь энэ ташрал хэлбэг би энэ уул чулууг анх 30-аад оны үед олж нээсэн. Одоо ч гэсэн бүтээж төгтөө бол бэлэг дурсаа болгож хойштойг энийг иргэн тойрон дахин хянаж үзэж энэ дээр сайхан төрлүүдийг бүтээх явдал бол бүрэн найдвартай газар гэж одоо хэлж байна. Таваагвай эх орны сонин хачин уул хадыг ч урлаг ташиглан зам түмэндэн хүргэдэг уран бүтээлчээ. Таваагвай Монголын соёл түүхтэй холбоотой уран барилга, сүм хийд, нурсан балгасч байсан хайрлаж хамгаалахын төлөө тэмцэж явдаг зураач. Би бол энэ анх хэлж ирсэн. Тийм ээ. Ороод уцаад юм. Тэгэхэд бол энэ байр байдлаа сур хийгээгүй гэхдээ эдэнгүй дүүхэн муу байсан. Тэгэхээр хуучин төрхөөр байсан шүү. За тийм ээ. Тэршаар. Тэгээд чи бороо цаас гоожоод хэнхүүлсэн байсан. Тэгээд бодол ярьж юм да энэ. Энэ нэг одоо энийг хэнхүүлж байгаа байдлыг зогсоогоод одоогийн байгаа байдлыг хаашны хэнхүүлгүйгээр арга хэмжээ авах 40-50 мянган төгрөгийн одоо зарах юм байна да. Тэгээд бол дээш татаад бас нэг хэнхүүлсүүлэгчгүй хотогдгоо ярьж ирсэн юм байна. Тэгээд архитект чимэд гэдэг хүн явж ирсэн гэдэг нь. Тэгээд одоо ч бол тэг хаш нэлээд доош нь ундагаад баг билээ сүйдгээд тэгсэн. Одоо тэр дахиад авч байгаа юм байна шүү дээ. Яаж ингэж явж байгаагүй юу? Энэний хувьд сайжирсны үйл 4 жилийн шил засагдлаа. Ерөнхий чанар маань иймэрхүү энгийн байдлаар 10 хэдэн жил болсон. Тэрнээс улсаас тусгах хүч гаргаад бас л тэгээд одоо ил өгөөд шулуу шууд гэдэг үгэн дээр хэлэх юм бол нэг үг байна. Хэрв нэг пивны завод юм уу нэг майлганы завод гэсэн бол нэлээхэн хүчээр босчих байх. Тэгтээ зэрэг энэ маань нэг үгээр уучлыг сүм дугуул гэхээр одоо л энэ жилийн өнгөрсөн жилээс болж энэ түүх тусгалаа сэргээ энэ маань түүхийн үдээ юм шүү уучны юм шүү эзэн далангүй ярилцлагандаа болж энэ маань сайн ирж байгаа нь болохоос биш. Тэрнээс энэний урд гаргамаар ирээд асуудалгүй асуудал ер нь нуугчин байхгүй. Охраны хэмтэй ч үйлчлүүлсэн, засгийн газрын хэмтэйгаа ч үйлчлүүлсэн. Энэгээр л албачлаар явсан хүмүүрэл энд юусэн орж ирдэг шүү дээ. Яг тэгээд өчигдөө хаагуурын вамар байсан дээр илтгэл хуудсан дээр бичлэгэл байх. Тэгээд тэр илтгэл хуудсан нь хэрэг болгож гардаг ч юм уугүй ч юм уу.
Ийм байсан. Энэ бол айхын байхгүй одоо шулуун байдаг. Одоо энэ буруут юм байгаа. Дээр үеийн дураачид ийм сайн хуур чадвартай энэ манай 19 дугаар дууны үеийн сүүлч 20 дугаар дууны ихийг авийн дург багтай юм одоо. Монгол дургууд ийм шашны сэдвтэй дург хийж ирсэн урчууд өөрсдөө энэсэн сайхан өөрийнхөө санаа бодол, ийм монголчуудын санаа бодол энэ амтны дүрс бүхтүүдийг энэ айхтар нарийн монгол дургийн маягаар хийж байсан. Энийг бид үндэсний одоо монгол дург гэж бүрэн дарахад нэрлэж нэг махцад судалж байгаа юм. Энд бол амтны дүрсийг дандаа хар өнгөөр хийсэн, зарим ийм цайвар цагаан өнгөөр хийсэн байх жишээтэй. Тэгээд энд орон гээр орд харч бүх зүйлүүдийг бол харахад энэ их яруу тооцох сайхан дуусан байж байгаа юм. Энийг одоо бид нэгдлийн дураач гэсэн харж үзэхэд сурахаар энэс лагуулж цааш нь хөгжүүлэх босруулах олон талын одоо асуудлууд гарч ирж байгаа юм да. Жинхэнэ уран бүтээлч хүний сэтгэлийг зовоохгүй юм ховорхон гэдэг. Байшин барилга үндэсний хэлбэртэй байна уу үгүй юу? Монгол хуудсан, монгол бичгийн, монгол гэрэн яахав гэж санаа зовж явах чи бий. Гаваагай гандангийн орчныг монгол гар урлын хурал болох асуудлыг бүгд наримдах монгол ард улсын сайд нарын зүйлээр тавиад санаагаа тайлбарлаж яваа нэ. Хөргөц зураг зураачин авиасыг сорж хүний дүр бүтээдэг онцгой төрөл. Гаваагай монгол хүн монголын олон ястан үндэсний дотоод сэтгэл дүр төрхийг ингэж бүтээжээ. Уран зургийн өөр ямар төрлөөр уран бүтээл төрөгдөг вэ? За би сүүлийн 40 жилийн миний уран бүтээлийн замнууд голдуу театрын дураач. Энэ театрын одоо мэдлийн дураач. Тэгээд кинонд бас хийсэн. Уран зураг зурж байна энэ хажуугаар. Уран зураг зурх асуудал дээр одоо гол нь бол хангай байдал, алтай ангуулах, бүсгүйн бусад одоо орчин үеийн байгаль зарим улс төрийн хэлбэртэй зургууд амьдралын хэлбэрээр дурлаа. Ингээд эргэжүүлж бодоход бол уугуул говийн тухай бол амжаагүй юм. Ni mongol hotosama uiling sannahayo torsungonotaga onsuchanjani Sarad mahina nasina amarga taike narkinjam uharayumda
урлагийн гавьяа сэтгэлтэн зураач Амгалан. Манай гаваа багш 1957-58 онд Ховдын хөгжим драмын театрт ерөнхий зураачаар ажиллаж байсан юм аа. Тэгээд энэ хооронд бол би жигшэнаар одоо энэ шар болж хамт ажиллаж 1958 онд Баян Олгын театрыг хавсран ажилласан. Тэгж байхад гаваагаа надад олон удаа ярьдаг байсан. Энэ алтан тухайн гайхамшигтай сайхан хөрөг юу байгалийн зураг хиймээр байна. Тэгтэн би алтан яг тэр энэгсэн нэр оноосон уулыг би зурхгүй. Ерөнхийд нь алтан руу судлаад иймэрхүү байвал болох юм гэсэн ийм сэтгэлийн дор ийм сайхан зураг хиймээр байна гэдэг нэг өглөө ирэхнээ гэртээ өөрийнхөө пеншин дээр нэг нарийн урт кардандар энэ алтан уулын дээд хэсгийг зурчихсан байсан. Тэгээ Баян Олгын яваад Баян Олгын театрт ажиллаж яваад нэг гайхамшигт хөрөнгө хардаанаас явуулаарай гэдэг нэг захиа бичсэн нэгдүгээр. Хоёрдугаар алтаад явна шүү. Чи явах сарын бэлтгэлтэй ирээрэй гэж над захиа өгсөн. Гаваагаа өдөр мараар 300 км газар 20 хоног аялж ингэж явж ирсэн. Тэр жилдээ Москвад болсон социалист орны уран зургийн үзэсгэлэн тавигдаж анхудаа манай дөрлөг урлагийн даврын санд гарч ирж өнөөдөр болтол Монголын дөрлөг урлагийн удаа сар дээж болсон ийм сайхан бүтээл болсон юм аа. Би уран зургийн хувьд нэлээд зураг зурсан ч миний нэрийг нэрлүүлсэн нь ганцхан Алтай. Алтайгаан үзээгүй байхдаа зурсан хүн. Бараг л цоор домбрын аялгуугаар зурсан гэж үзэж болно. Би хуулаж биш бүтээж зурсан гэж гаваагүй. Алтайгаан хэрхэн төрөвсөн ярьж байна. Байгаль ертөнцийн гоо сайхныг үзэх их дуртай. Тэгээ энтэй тэнцэх сайхан үзүүрийг гэхлээр энэ дэрэг уран зургийн гоо сайхан байдаг. Энийг үзэж таашаалж цаглаан идэж байдаг та. Гэвч төвдөр сайхан зураг зурах гэдэг, төөрөх гэдэг биш юм аа. Бүгдийг надад мэдрүүлж өгсөн ардын сургууль багш Тамирансаа гэхээр их орон ард олондоо төрийн тэжээвэрхүү би үнэнхүү сэтгэлээс байж явдаг юм да. Зураач бүтээлчид өөрийнхөө зурсан зураг заавал тодорхой нэр өгдөг. Би энэ зурсан зурагтаа боддог гэж нэр өгсөн юм. Боддог гэж. Үзэгчид өөрсдөө бодож сэжгээд нэрийн одоо өөрсдөө тоож олгоо гэсэн. Ингээд тэр үед үлгэнгийн комиссийн нөхдүүд хэлсэн чинь хүн бодохдоо энэс юу шиг бодож болно шүү дээ. Ингээд дотор байгаа болоод ардын төрийг унгаана гэж бодож байгаа бол юу гэжсэн үг тавьж болохгүй. Тэгээд энэ зураг барь өвчнөд ороогүй юм аа. Тэгээд би одоо өөрөө хадгаж байдгийг энэ бод гэдэг нэрээр харж байгаа болоод бодоод болж ирэн ойлгож ийн гэдгийг.
Гаваагвайн үндсэн мэргэжил театрын зураач боловч ясны байгальч хүн. Түүний олон уран бүтээлийн зурсан байгалийн урал нь богд хаан уулын үдсгэлэн сайхан хүрхрээгийн ам. Торгон намар тан хүрхрээ хичнээн олон өнгөтэй гэж санана. Энд оймод, өвс ургамал, хадаж чулуу, гол горих гэдэл харж олж чадвал юу дэтгвэ. Эрүүл минь уран бүтээлийн аль алинд нь их тус болсон буянтай газар гэж Гаваагвай ярьдаг. Тухайн үедээ бид дандаа улсын түүхээгээр дарга нарыг юм уу дандаа тэргүүний томоосуудыг зураад байдаг гэсэн, зураад байдаг гэсэн. Энэ чинь явж л түүх шүүж хөрж Тэгээ тэр яхасаа тусны байхгүй шүү дээ. Юу вэ чи дарга ямар дарга зураг вэ? Тэдэн бол дарганаас тэвэн унаад л манай бүхэлдээ томоосууд л зурж байсан. Уран зураг биш чимгэлээ шүү дээ. Юу чимгэлгээр уран зургийн хэмжээнд хүрээгүй юу чи? Уран зургийн том үсгэлэн тавиад л байсан. Тэгэл тэр үеэр л яваад байсан. Тэгэл энэ маань одоо харахад чинь тэр үед бол одоо социалист реализмыг бид одоо хөгжүүлж байна, одоо хийж байна, чадж байна гэж бодож байсан. Өнөөдөр бол тэгэл Ямардаг талаараа хөрөөсгөл болж байгаа юм шиг санагдав. Өөрийнхөө одоо позициас л одоо эн чинь болохгүй, эн чинь түүх бүрдүүлээгүй, эн чинь одоо харуулах юм байхгүй гэж яхтаа зэрэг би яхан яаж юу юм л даа. Хэлжээтэй таны хэлж байгаатай бол яхан тийм хэлжээгээ төлөвлөсөн начирын дөрөвтэй. Би чаатаа 2 удаа гасан юм байна. Нэг удаа бол 1960 оны үед Сүхбаатар цаасан Даштонд 3 гарч ирж байгаа үед 30 жилийн үед би даасан хэлээ Даштонд чи тэр хоодосоо буцлаагүй байсан таллаа шүү гэж. Арилж хоодосоо нэг юм буцгачаад уугаад явж ийлээгүй. Уран бүтээлч хүнд санснаа хэлэх, санаагаа хамгаалах явдал бишгүй л гарч уурлах, уцаарлах үеч хаяан таарна. Чигэж ухаанаа тэлхийн тулд гэргүүл ач зээгийн дагуулж дотны анд нартайгаан салхин дарч байгалаан браадхан түүнд шин санаа шин хүч нэмнэ. Цастай өвөлж бороотой зунж хүрхрээгийн зархин сонио. Уран бүтээлч хүн цагийн салхийг дагах, хит гоёх, чамирхах, хуурах, хуулахыг зээрлэж явбал захин. Харин ямагт ард түмнээс нь сурч бүтээлийн ард түмэндээ зориулж энгийн ойлгомжтой шудраг үнний төлөө байхыг жинхэнэ уран бүтээлч хүн эрхэмлэх ёстой юм гэж Гаваагвай ярих дуртай. Гаваагвай эдэр залуу байхдаа олон ясны нутаг ховдын театрт ажиллаж, ястан үндэсний хувцас, гоёл чимэглэл, яс заншлыг судалж уран бүтээлдэн тусгаснаар уран бүтээл нь ард түмэндээ үргэлж ойр дотно байдаг байна. Гаваагвай төв театрын тайзнаа тавигдсан үндэсний болон сонгодог дуур, бүжгийн жүжиг, яриан жүжиг, чөчөсөн, амар санаа, учиртай 3 толгой, мартагдашгүй 42 хоног,
Атело, Багчисран өргөлт булаг, Шехрезада, Сүхбаатар, Цогт тайж, Алтан өргөө, Хатанбаатар Магсаржуу зэрэг тайзад дэлгэцэн олон арган бүтээлийн тайз чимэглэл хувцсны зургийг бүтээжээ. Гаваагүй театрын урлагийн ахмад зүтгэлтнүүд, анхдагчууд, уран бүтээлийн анд нартайгаан шин санаа, шин зургийнхаа тухай ярьж, сонсохыг сонсож, хэлхийг нь хэлнэ. Зураг зурж сурснаас сан хэлээд говийн зурх хүслийг жараа гэж сэтгэлдээ хатгалж явснаа 17 дугаар жарны шаргачин могой жилийн хаврын тэргүүн сард зурж эхэлжээ. Настай хөвч авьяас үтэлдгүй гэдэг үнэн ажээ. Их говийн тайлал хатан ус шүнэ гэсэн энэ говийн зураг идуулж байх юм. Энэ говь гэдэг чинь одоо хэлбэр юуны хувьд мэдэгдэхгүй байна. Алтай бол оргилтэй учраас алтай оргилыг бид одоо сайн мэдж авчихсан. Одоо говийн тайлхтаар говийн уудам хязгааргүй уудам зай. Тэнд байгаа өнгийн баялаг, хөдөлмөрийн баатарлаг хоёр энэ гурван юмыг л одоо бид тайлах учиртай. Энэ дээр миний өөрийн өнгийн хувьд говийг одоо цагаан өнгөөр говийн одоо цэвэр цагаан рандин баатарлаг өнгөөр урж байх. Энэ асуудал дээр би одоо эрэл хийж байна. Говийн тухай асуудлын төвчж байгаа үед алтай дахин харсан явдал бол надад зургандаа дахин хүрэхэд бол шэхэн зоригтой гасаг болцгоолтой хүчээр багч байна.
Сансандан хүртэл зурхын тулд аль байгч дахин заржээ. Говь зургаан заавал гүйцээж гарын үсгээр зурхын тулд төрийн шагналт ардын зураач маань 70 насны сүүдрэг зэрэгцсэний жил сэтгэл шулууллаа. Кувшин тумнит гелевол сундрелсен Сала саган